Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрыг мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлгийг эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар хайртай амьтандаа хамгийн эргүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон Од мөндрийн алтан гишүүд байна. За нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 хүсээс телефоноор та бүхэндээ хүрдэгэ машиныхаа FM-ийг бас тааруулаарай. За өнөөдрийн дугаараар мөсдлийн үеийн амьтдын талаар ярилцах болно. Студид хөтлөх цогт Орно хоёр ажиллаж байна. За цас мөсөөр бүрхэгдсэн нэг ертөнц ойролцоогоор 115 мянган жилээс 11700 жилийн өмнөх мөсдлийн үеийн дэлхий. Асар том мөсөн голууд, тэсгэм хүйтэн салхи, цасан шуурга. Гэтэ энэ хүүтийн ертөнцөд ч амьдрал хаасаагүй байсан. Өнөөдрийн дугаарт тавтай морил мөсдлийн үеийн амьтад. За эхний амьтан бол одоо бидний сайн мэдэх үслэг арслан заан буюу Mammutus primigenius. За Mammutus гэдэг нь Орос гаралтай үг өгөөд газрын амьтан гэсэн утгатай үгнээс үссэн. Харин Primigenius гэдэг нь анхны эсвэл эртнийг гэсэн утгатай. Тэгэхээр ер нь эртний газрын амьтан гэсэн утгатай ийм нэртэй үслэг арслан зам байгаа. За энэ амьтан ойролцоогоор 400 мянган жилийн өмнөөс мөсд үеийн үед амьдарч байсан бөгөөд өнөөгийн Азийн заантай хамгийн ойрын төрөл садан байгаа. За мөсдлийн үед гэсэн өөр заанууд бол байгаа. Тэр үед дэлхий дээр одоо зааны төрлийн олон янзын амьтад байсан. Жишээлбэл степи арслан зам буюу одоо юм хэрээр байдаг арслан зам, Колумбийн арслан зам, мөн Палеолоксодон гэж нэрлэдэг ийм шулуун соёотой эртний зам хүртэл байсан. За өөрөөр хэлбэл мөсдлийн үед зөвхөн одоо энэ бидний сайн мэддэг вүүлийн маммот үслэг арслан заанаас өөр хэд хэдэн юм төрлийн заанууд зэрэгцэн амьдарч байжээ. За хэмжээний хувьд үслэг арслан зам маань ийм маш том ойролцоогоор 2.7-оос 3.4 м өндөр 6 тонн хүртэлх жинтэй өнөөгийн зааныг төсөөлөө тэрэн дээр нэм маш зузаан үс ингээд нэмчүүл яг таарахаар тийм зам байсан. За соёо нь маш урт 4 м хүртэл ургана. Гэтэ ургахтаа ураг ширгсэн мушгаа хэлбэрээр ургадгаараа тийм онцлогтой. За энэ соёогоороо тэд цас ухаж хоолоо олж идэж за тэгээд хоорондоо тэмцэх магадгүй ноёрхлоо харуулахад бас ашигладаг байсан гэж үздэг юм байна. За хүүтэн тасан зохицохдоо тэд урт шигүү үстэй, дотроо ноцлог зөөлөн давхрахтай, мөн арьсан доороо зузаан өөхөн юм давхрахтай байсан нь нэмэр болдог. За тэгээд чих сүл нь бас жижигхэн байсан нь дулаанаа алдахгүй байхад тусалдаг байсан юм байна. За өвсөн тэжээлтэй учраас бас ихэнх цагаа өвс бод жижиг урмал идэхэд зарцуулдаг байсан. За бараг өдөржингөө иддэг гэж хэлж болох үз байдаг юм байна. За тэгээд нийгмийн хувьд болохоор одоогийн заанууд шиг эм матриарх өдөртөгчтэй сүргээр амьдарч бяцхан үрээ хамгаалж хамтдаа нүүдэл амьдардаг байсан. За хамгийн сонирхолтой нь бол зарим арслан заанууд Сибирийн мөсөнд хөлдсөн байдалтай олцсон тэдний үс арьс бүр хамгийн сүүлд эдсэн хоол нь хүртэл хадгалагдсан байт юм байна. За энэ нь бидэнд мөсд үеийн амьдралыг шууд харах боломж олгодог бөгөөд ирээдүйд арслан заантай төстэй энэ амьтдыг одоо колоссал гэдэг ч юм уу тийм компаниуд шинээр ингэж гаргаж ирэх тэр боломжийг нь бүрдүүлэх тэр судалгаанд нь ашиглагдаж байгаа юм байна. За баярлалаа. Бас хүүтэн үед гэсэн үстэй байгаад байна те том биетэй байгаад байна. За дараагийн амьтан бол кенгуру байгаад байгаа маа имж мах иддэг кенгуру амьдарч байсан гэдгийг та мэдхүү. Тэгэхээр өнөөдрийн тал нутгийн 50 өвсөн тэжээлтэй эмжийг хараад энэ амьтны төрөл дотор одоо мах иддэг тэгээ одоо бүр булчинлаг ийм аврах биетэй төрлүүд байсан гэж төсөөлөхөд бас хэцүү юм шиг санагдаж магадгүй. За гэвч Австралийн эртний түүх үнэхээр л бас яг ийм байдаг. Плейстоцены үед бол 500 мянгаас 15 мянган жилийн өмнө Австральд энэ Propolis хэмээх удмын мах иддэг эмжүүд ганцхан ийм одоо төрлийн эмжүүд амьдарч байсан байна. За тэд бол одоо маш хүчрхэг ирүүтэй, холимог хэлбэрийн шүдтэй, шүдээр нь одоо эн чинь бас дараа нь шинжилгээд бас тий олон мэдээлэл авдаг. За ургамал, шавж, жижиг сэр нуруутныг иддэг байсан. За одоогийн хэмжээс бол хамаагүй илүү булчинлаг бас жоохон одоо царай нүртэл одоо тий ширүүн хөвгтэй тий байсан байна. Тэгээд 30-аас 70 кг хүртэл жинтэй байж болдог гэхээр нэг нас бие төрсөн үний одоо жинтэй бас ойролцоо. За энэ нь кенгуруны удмын цор ганц мах идэх чадвартай байсан гэж ер нь магадaltaй. За өнөөгийн Австралид бол 60-аас 70 орчим ийм macropodidae гэдэг юм л да.
ийм одоо төрөл зүйлийн одоо эмчнүүд гэх юм уу те амьдардаг. За мөсдлийн үед хараа энэ тоо бүр 200 хүрч байсан. Маш олон зүйл их байжээ. За эртний Австрал бол өнөөдрийн бидний төсөөлж байгаас бол хамаагүй илүү ийм зэрлэг аврах биетүүдээр дүүрсэн ийм камергүй Jurassic Park шиг одоо тийм газар байсан. За тэнд динозавр байгаагүй ч тэднийг санагдуулам хэмжээтэй ийм хэмжээ төрх зан ааштай асар олон ийм мега гэдэг нь одоо том маммол гэдэг нь одоо хөгтөн амьтныг хэлж байна л та. Ийм амьтад бол зэрэгцэн амьдардаг байсан. За өнөөдрийн эмч бол тэр бүх өвөг дээдсийн амьд хувьслын одоо сүүдэр гэж хэлж болно. За анхны Европ аялагчид бол эмжийг ямар ч айдасгүй хүний өдөөс ингэж ширтэж зогсдог сонио амьтан гэж тэмдэглэсэн байдаг. Ер нь эмж одоогоороо ч бас харахад ингээд тий бас жоохон эвгүй шүү дээ. Шоронд явсан гөрөөс гэдэг. Тий. Тоглоод байдаг шүү дээ. Харин өнөөдөр бол эмж Австралийн үндэсний бэлгэдэл мөнгөн тэмдэгтийн дүр спортын багуудын бүр нийцэл болтлоо ингэж ахисан. Эмж бүх амьтын дундаас хамгийн мундаг одоо энерги хэмндэг хөдөлгөөнийг хийдэг гинэ. За өсрөх үед алхаж явснаас 10 дахин бага энерги зарцуулдаг. За энэ яг өөрийнх нь бас биологтой яг тэгж таардаг юм байна л да. За эмж өсрөх тусам булчин бага ажиллаж энергийн зарцуулалт буурдаг цорын ганц том хөгтөн гэдгээрээ маш онцлог. За хэр их өсрөх тусам хөдөлгүүр нь илүү сайн ажилдаг амьтан гэж ойлгож болно. За эмч хизээч ухардгүй буюу хоёр хөл нь одоо зэрэг хөдөлдөг. Нэг нэгээр ингэж хөдөлдөг. Ийм учраас одоо ухрах механизм ер нь байдгүй юм байна. Тиймээс австралчууд бол эмчийг урагшлахын бэлгэдэл болгосон байдаг. За харин миний энэ ярьж байгаа нь эртний short faced kangaroo гэдэг байгаа. За энэ бол бүх цаг үеийн хамгийн том нь бөгөөд 2-3 метр өндөр 200-аас 240 кг жинтэй. За одоо хамгийн сонирхолтой зүйлийг хэлэх гэж байна. За өнөөгийн эмч бол нэг өсөрдөг гэсэн шүү дээ. За харин эртнийх нь бол хоёр хөл дээрээ алхдаг байсан. Гэхээр энэ амьтдын одоо нөгөө Ice Age гээд BBC-гээ сүлд гаргасан кинон дээр яг нөгөө дүрслээд харуулж байгаа юм л та. Тэнгуут ингээд нөгөө алхаж явж байгаа эн чинь нөгөө босоогоор яваад байгаа шүү дээ. Тэгэхээр бүр амар юм өвөрмөц мэдрэмж төрд юм байлээ. Нэг юм динозавр тий. Кенгуру хоёрын нээлмэл шиг юм байна шүү дээ. За дараагийн амьтан бол Megatarium буюу аврах том слот одоо нөгөө удаан хөдөлгөөнтэй гараадаг. Залхуудай. За мөсдгийн хамгийн том хөхтөн амьтдын нэг болох энэ амьтан нэр нь одоо мэдээж маш том Therium буюу амьтан гэсэн утгатай. Ер нь л асар том амьтан гэдэг утгатай амьт юм байна. Megatarium гэдэг нь. За энэ амьтан өмнөд Америкт амьдарч байсан бөгөөд ойролцоогоор 3-аас 4 тонн жинтэй. За 4-өөс 6 метр урт биетэй. Хойд хоёр хөл дээрээ босвол баг заантай адил өндөрт хүрч чаддаг байсан. За орчин үеийн слот гэдэг энэ асар удаан хөдөлгөөнтэй нэг урт хумстай нөхрийн төрөл садан боловч одоо модон төш газарт амьдардаг байснараа онцлог. За биеийн бүтц нь маш хүчрэхэг, зузаан яс, том булчин, богино хүзүү, жижиг толгойтой. За ер нь толгойнууд нь тэм жижигтэр байдаг байсан болоо нэг юм тэмцүү тогтол байгаа юм шиг анзаарагдлаа. За түүний хамгийн онцгой хэсэг бол урд хөл нь маш урт, мөрөө сарвуу нь 20-30 см хүрэх боломжтой. Тэгээ эдгээрээ мөчрийг ингэж татах нөгөө урамлыг авах мөн хамгаалах зорилттой ашигладаг байсан. За Megatarium-ийн сүүл нь бас одоо кенгурууны шиг хүчтэй, бараг тулгуур шиг үүрэгтэй байдаг байсан юм байна. Хойд хоёр хөл сүүлтэйг нээлээд ингээ бараг 3 хөлтэй юм шиг юм тулгуур үүсгэж агаад босож зогсож агаад нөгөө ингэж модноос навч авч ингэж хоолоо иддэг. Тийм том авраг биетэй хөхтэй амьтан байж. За сонирхолтой нь Megatarium-ийн яс нь маш нягт зузаан байсан гэж байгаа. За зарим судалгаагаар энэ нь биеийн жинг даах, мөн гадны аюулаас хамгаалах давхар үүрэгтэй гэж үздэг. За хөдөлгөөн нь удаан байсан ч сул биш тийм маш хүчтэй хөдөлгөөнтэй угаасаа 3-6 тонн юм маш хүчтэй л хөдөлж таарна. За хэрвээ аюул тулгуурлал босож зогсож нөгөө өөрийгөө том гэдгийг илэрхийлж тэгээ урд хөл сарвуугаараа ингэж өөрийгөө хамгаалдаг байсан. За экологийн хувьд бол энэ амьтан урамлын ингэж бүтцийг өөрчилж нөгөө дээр байгаа урамлыг ингэж доош нь татаж бүтцийг өөрчлөөд том урамлыг ингэж нугалж задлах замаар бусад амьтдууд юм хоолыг хүртээмжтэй болгодог ийм чухал үүргийг гүйцэтгэдэг амьтан байсан байна. За одоо та бүхэн миний ярьж байгаа юмны гоё ингээд дотроо төсөөлөөрэй. Өтгөн ногоон ой дундуур одоо ямаа шиг баг хэмжээтэй те жижигхэн юм заан хошуугаас авчуулан гүйж явнаа гэд. За шууд барьж аваад ингээд дээш өргөн хүүхчиг эрхлүүлмээр юм хөөрхөн амтан байгаад байна.
заан. За энэ бол уран зөөнлөш харин параллель ертөнц мэт одоо бодит одоо үнэн түүх юм. За энэ бол Dwarf Stegodon гэдэг нэртэй ийм заан юм. Одоо цаан гэх юм уу. Нэгэн цагт авраг биетэй байсан зааны удам арлын ойд амьдрахтаа зэрлэг гахаатай андуурхдахаар болтлоо ингэж одоо шахагдсан хувьслын гайхамшиг энэ үед байсан. За хэтэрхий жижигхэн байгаа тархинд бараг те нэг хонь ямаа шиг юм мэдрэмж төрүүлж байгаа ч гэсэн яг бодит хэмжээ нь арай жоохон том байж магадгүй. За ойд хоол ховор том ах чинь бараг байхгүй. Ийм орчинд аврах байх нь давуу тал биш, харин бага иддэг, хурдан хөдөлгөөнтэй, жижиг биетэй байх нь одоо амьд үлдэх юм түлхүүр болж байсан байна. За мөслөгийн үед чинь бас нөгөө зарим газараа маш одоо 100 мянган жилийн турш болохоор тий зарим газар нэм ой мойтой бас үе байсан байх нь. За ингээд үе үеийн заанууд улам жижигэрч эцэстээ ой дундуур чөлөөтөг үүдэг болсон. Хошуугаараа навчис тэмтрэх одоо шавж сонирхон харах хэмжээтэй ийм жижиг байжээ. Гэхдээ энэ зөвхөн нөгөө эндемик гэдэг шиг тий тэр бүс нутгийн л заан шүү. Ийм амтан мөслөгийн үед байгалийн хатуу шалгуур дунд амьдарч байсан гэхээр бас маш итгэмээргүй сонирхолтой. За хамгийн сонирхолтой нь энэ үед бас ганцаараа байгаагүй. Тэр үед Флорес сарал дээр энэ Homo florensis гэж нэрлэгддэг метр орчим өндөр хоббит хүн гэж одоо бид нэр зүгээр ярьдаг те ийм хүн амьдарч байсан. За жижигхэн хүн болон түүнд таарсан ойн жижигхэн заа. Ийм түүх бидэнд одоо нэг зүйлийг бас хэлж явах шиг те хувьсэл гэдэг бол дандаа юм нөгөө томрох тухай, том болох тухай биш. Заримдаа амьд үлдэхийн тулд багасах, илүү чимээгүй, илүү уян хатан болох тухай зүйл юм аа. Тэгээд энэ Dwarf Stegodon бол одоо миний хувьд байгаль өөрөө битсэн юм хамгийн өхөрдөм явдлуудын бас нэг гэж бодож байна. За дараагийн амтнаа танилцуулгаас өмнө хамтран ажиллагч болох мянган найз амтны дэлгүүрээ одоо танилцуулъя. За мянган найз амтны дэлгүүр албан ёсны эрхтэйгээр дэлхийд танигдсан Kitchen Flavor брендийн тэжээр амтны хоол нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирж байна. Ихэнх амтны хоолнд өнгө, амт боруулагч, будагч бодис, мөн үр тариа, урамтлын гаралтай уураг ихээр агуулдаг бол Kitchen Flavor нүнес ялгаатаагаар жинхэнэ махан уураг, эрүүл тос, сайн чанарын эслэг, ногоон ургамал, чихэрлэг төмсрэг, байгалийн нүрс усны их үүсвэрийг ашиглан үйлдвэрлэдгээрээ тийм онцлогтой. За сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр grain free буюу үр тариагүй өндөр уурагтай хооллолтыг зөвлөх болсон бөгөөд Kitchen Flavor үүнийг тэжээр амтанд зориулан хэрэгжүүлж байгаа юм байна. За иймээс энэ нь одоо тэжээр амтны хоол маань таны хайртай тэжээр амтны ходог гэсэн ч жирахгүй, дархлаагийн дэмжин, эрүүл үс арьс булчингийн хөгжилтөнд тустай. За хүнээр бол суллийн хоол айтай тийм эрүүл шимт хичээлтэй сонголт болж байгаа юм. За сонголтуудын хувьд ч гэсэн одоо маш ариун байгаа. Гоо сайхны хоол гэж байна. Бөөр шээсний замын өрсөн сэргийлэх хоол гэж байна. Тэгээ бүр нөгөө тэжээр амтны чинь насанд нь тааруулсан, үйлдвэрт нь тааруулсан юм тусгай хоолууд байгаа юм байна. За тэгээ бүр юм онцгой anthracite grill цуврал гэдэг амт туурыг өндөртэй бүтээгдэхүүн гэдэг. Ер нь маш олон сонголтууд байгаа. За тэгээд холбоо барихыг хүсвэл гэртээ хүргэлтээр авахыг хүсвэл утасны дугаар нь 7749 18 18. За хоёр дахь дугаар нь 9305 18 18. Facebook хаяг нь Kitchen Flavor Mongolia. За хамтран ажиллагч баярлалаа. За дараагийн миний ахч байгаа бол одоо хамгийн хачирхалтай аваргуудын нэг Glyptodon. За анхаарахад яг юм аварга хоёрт амтан. Бараг амьд танк шиг. За орчин үеийн нөгөө армадиллогийн төрөл садан хэмжээгээр гэхдээ огт өөр. За Glyptodon нь ойролцоогоор 3 м урт, 1-2 тонн жинтэй байсан. Ер нь л төсөлөхөд танк гэж төсөлж болно. За хамгийн онцгой зүйл нь мэдээж хоёг нь байгаа. Бүх бие нь олон жижиг яслаг юм хавтангаас бүрдсэн нэг том бүрхүүл шиг бүтэцтэй. За энэ хоёг нь маш хатуу, махчин амьтдын шүд саврыг нэвтрүүлэхгүй. За толгой хүртэл хэсэгчлсэн ингээд хоёглсан. Зөвхөн хөвлийн хэсэгтэр л арай зөөлхөн гэсэн үг. Одоо энэ амьтныг иддэг гэх юм бол хөвлөрийн яаж дайрах? Ер нь хөвлийн тал руу л ингэж мөргөөд жунгааддаг ч юм уу. Тэгжээж хөвлөрөө л дайрах боломжтой. Бусдаар бол ингэ бүрэн хоёглагдсан тим амьтан байж. За сүүл нь бас зүгээр ч нэг сүүл биш. Зарим төрлийн Glyptodon сүүлний үзүүртэй бөөрөн хий. Заримдаа өргөстэй бөмбөг шиг юм бүтэцтэй. Тэрүүгээрээ дайснаас зөхөх хамгаалах юм зэвсэг болгон ашигладаг байсан. Одоо ийм гинж толбцсон ийм төмөр амар тэм зэвсэг байдаг шүү дээ. Яг ийм тэм зэвсэгтэй гэсэн үг сүүлээр. Айхтар юм а тий. За энэ сонирхолтой энэ хоёуг дээр ийм тусгай хээ бүтэц байдаг. Яг ингээд
хуйгных нь тэр нөгөө хавтангууд нь ингээд нэг юм бүрхүүлүүд үсэж байгаа шүү дээ. Тэр нь яг одоогийн нөгөө цоохор ирвэс өөрийн цоохор ирвэс болгоны толб яг өөрийнх нь харуулдаг гэдэг шиг энэ амтны хувьд энэ хуйгных нь тэр хэн харагдах байдал нь яг юм хурууны шиг яг өөрсдийнх нь гэсэн юм одоо дахин давтагдчихгүй шинж нь болж өгдөг байсан. Энүүгээрээ юм судлаачдууд ялгахад тусалдаг. За хөдөлгөөн нь маш удаан, хүнд. Гэхдээ угаасаа энэ амтнд нэг хурд байгаад шаардлагагүй. Учир нь зүгээр энэ хуйгын хамгаалт нь амьдрахад нь хангалттай тасан зохицол болж өгч байгаа. За тэгээд ам нь юм доошоо чиглэсэн байдаг байсан юм байна. Газарт ойрхон хооллоход тохиромжтой. Өвсөн тэжээлтэн байсныг тэрийгээр илэрхийлдэг. За нэг сонирхолтой бас зүйл нь болохоор зарим судалгаагаар эртний хүмүүс клиптодоны энэ одоо үхсэн клиптодоны хуйгийг нь төр оромж бүр байшин шиг ашиглаж байсан маш тийм сонирхолтой зүйл болж байгаа юм байна. Нэрээ тухайн үед бас гоё тийм хамгаалах органох байр шиг окоп шиг тийм гоё юм байна шүү дээ. Аха. За дараагийн амттай ярихдаа одоо мөсдлийн үеийн амтд юу н яагаад тийм том байгаад идэх юм бэ те? Цаана яг ямар хууль үйлчлээд одоо бас яагаад тийм жижигхэн байгаад байгаа юм бэ? За динозаврын үед бол одоо хүчил төрөгч их байсан гэсэн те. За 4 метр өндөртэй буух байдаг юм уу? За босоод ирвэл 2 давхрын цанхоор цухуугаар юм нөгөө слот байна тий. Уг нь бол зүгээр нөгөө залхуудаа штэ модон дээр өгдөг. За зайсангийн хашаанд бараг багтахгүй момот цаан гэд өнөөдрийн бидний нүдээр бол бараг юм бурхтын домог шиг юм одоо гой үзэсгэлэнтэй хэсэг бас төсөөлөгдөж байна. Гэхдээ тэр зүгээр одоо юм санамсаргүй бас томорчсон бас бишээ. Тэгээ мөсдлийн үеийн хүүтэн гэдэг бол мэдээж тийм амар байгаагүй. Хүүтэн уур амьсгалт бол бие жижиг амьтад дулаанаа маш хурдан алддаг. Хүүхэд ч гэсэн нөгөө хурдан даардаг штэ тий. Тэгэхээр биеийнхээ хэмжээгээр хэр зэрэг дулаан байх вэ гэдгээ одоо шийддэг юм байна. За тиймээс хоол байнга идэхгүй л бол ер нь биеийн хөрөөд ингээд үхэн. Тиймээс өвсөн тэжээлтнүүд Бергманы хуулийн дагуу хүүтнийг давахын тулд том биетэй байх нь илүү ашигтай. За том бие дулаан алдах нь бага, их өөхний нөөц болон холын нүүдэл төсвөртэй байдаг. Яг л нөгөө жижиг аяхтай цай амархан хөрөөд том аяхтай цай удаан хүрдэг шиг ийм хууль ер нь бидэнд үйлчилдэг юм байна. За амьтдад ч гэсэн одоо яг адил. Иймээс энэ мөсдлийн үеийн өвсөн тэжээлтэн амтан томорсон нь одоо дулаанаа алдалгүй амьд үлдэх байгалийн арга байсан байна. За харин махчин амьтдад бол энэ хууль одоо тий шал өөрөөр ингэж үйлчилдэг. За махчин амьтад өөр шалтгаанаар өөрөөр хэлбэл одоо томорсон гэсэн үг л дээ. За махчин амьтад хүүтэн бол тийм бас айхтар асуудал байгаагүй. Яагаад вэ гэхээр мах бол өндөр илчлэгтэй биеийн дулаан барихад ер нь хангалттай эмэлчийг авч чаддаг юм байна. Тэгэхээр махчид хүүтний нөлөөгөөр томроогүй. За тэгвэл яаж томорсон бэ те? За авраг том биетэй болсон ангийнхаа хажууд махчт нь одоо ямар нэг аргаар томрохгүй л бол одоо хулган муурын сахлаар оролдохын үлгэр шиг те ингээд би чамайг барьж идчих чадахгүй нэ л болох нь шүү дээ те. Тэгэхээр яг энэ evolutionary arm race буюу томхон шиг биетэй нь амьд гарч бусд нь одоо хоолчгүй хүүтэнч тэсэхгүй одоо сонгогдож үржихгүй алга болсон гэсэн үг. Ер нь бол одоо маш харгас байна. Харин ч одоо хүчтэй эрүүтэй булчин мас ихтэй том чадварлаг махчин л амьдарч чадсан. За том нь хоололдог, үр удмаа үлдээдэг, улмаар үе үеэрээ улам томорсон махчдын хувьд. За олон мянган жил энэ популяц бүтнээрээ энэ том ген рүү шилжсэн гэж хэлж болно. За амьдралын гараа уг нэг тэгш байх хэрэгтэй гэдэг шиг тий. Уг нь бол тийм байх хэрэгтэй. Гэтэ мөсдөлгүй үеийн авраг амьтдын энэ том биетэй байдал бол эртний романтик төсөөлөл биш. За харин хүүтэнтэй тэмцсэн энэ амьд гарах зүүн хоолны төлөөх тулаан хоёрын хооронд өрнсөн төгс эволюцийн драм за нэг триллер одоо тий ер нь бол харгас гэсэн үг шүү дээ. Жижигхэн болт үхнэл гэсэн үг. Харамсалтай нэгцэд нь дэлхийд ирэх энэ том биетэн за мегафаунагийн ихэнх нь одоо бүр мөсөн устсан байдаг харамсалтай тий. Бас давж чадаагүй байна. За мөслийн үеийн нөгөө ягаад амьтад томорж ирсэн шалтгааныг аягүй гоё тайлбарлаж өгсөн баярлалаа. За дараагийн амьтан бол Америкийн арслан. За тухайн үед бол нөгөө махчтунд сэлмэн соёот гэдэг нөгөө бидний түгээмэл мэддэг сэлмэн соёот бол одоо хамгийн түгээмэл мэддэг махчин байгаа даа шүү дээ. Тэгтэл яг ингээд мэддэхгүй ингээд орхидох гэдэг нь болохоор Америк арслан байгаа. За нэр нь болохоор Panthera atrox гэж байгаа. За atrox гэдэг нь бол аимшигт гэсэн утгатай. Тэгэхээр энэ бол аимшигт арслан. За хэмжээний хувьд мөрний өндөр нь 1.2 м орчим, жин нь 350 кг хүрдэг. Зарим нь бүр өмнөс том байсан гэж магадгүй. Ер нь бол
тухайн цаг үеийнхаа хамгийн том одоо ер нь түүхэнд хамгийн том арслан бол Америк арслан байгаа. За Африкийн арслангаас ч хамаагүй том биетэй. За биеийн бүтц нь урт хөлтэй, булчинлаг, нээлттэй тал нутагт тийм хурдтай хүчтэй хөдөлгөөн ихэд тохиромжтой. Тэгээд зарим судалгаагаар бол бүр дил нь ингээд баг эсвэл бүр огт байхгүйсэн гэж үздэг. Ерөөс дил байгаагүй гэж үздэг. Одоо ийм сүрлэг арслан 90 арслан төсөлгөөр амар сүртэй дилтэй байдаг шээ. Тийм дил байгаагүй гэж үздэг юм байна. За ан хийхдээ энэ арслан бол том амьтдыг агнадаг байсан. Жишээлбэл арслан зан, авраг бууг, морь зэрэг одоо ийм өвчин төчлүүдийг голжлоо онилдог. За зарим судлаачид бол Америк арслан ганцаараа ан хийдэг байсан байж магадгүй гэж үзэж байгаа. Харин зарим нь болохоор одоо маргалдаантай л байгаа юм. Өнөөгийн арслан шиг юм бүлгээр амьдарч байсан байж болох юм аа гэж таамагладаг. За энд бас нэг сонирхолтой юм нь болохоор одоо нөгөө сэлмэн соёотол шүд нь одоо тэр сэлэм шиг шүд нь одоо яс масыг бутлахад тохиромжгүй байсан юм байна. Сэлмэн соёотын шүд бол маш тийм эмзэг хэрвээ яс мас руу орч байгаа шүд нь хуурах үз хэмжээний байдаг. Тэнгүүд яг юм булчинлуу нонилж тайрдаг байсан. Харин Америк арслангийн хувьд бол яс хүртэл буталдаг тийм хүчтэй эрүү шүдтэй байснараа бас юм сэлмэн соёотоос илүү онцлог байсан юм байна. За дараагийн нэгэн аимшиггүй махчин одоо Мегалана гэдэг байгаамаа. За авраг амтан бол төрдгөө харин одоо үхлийн бүхий л одоо шалгалтуудыг давж ээж ингэж аврах том амтан болдог. За нэгэн цагт Австралийн их газрыг удирдах байсан энэ Мегалана гэдэг 6-аас 7 метрийн урт машинтай адил жинтэй гөрүүл хилээ цухалцуулан алхах нь айц дагуулна. Одоо нөгөө Комодогийн л өвөг эцэг байгаа даа юм л та. Тэгээд нөгөө эрт үед чинь Индонез болон Австралийн их арлууд чинь нөгөө нэг газар байсан. За тэгээд одоо бол нөгөө Комодо чинь Индонезд байгаад байдаг. За гэхдээ энэ махчин ихэс төрөхдөө алган дээр багтах шахам юм жижигхэн зулцах хорвоод ирдэг. За тэр бол нөгөө хөхтөө амтан биш өндөлтөх хөвлөр явагч. Өндөг ер нь бол тийм аврах том бол байдгүй юм байна. Ямар ч аврах амтны өндөг ер нь ингээд те жижиг л байдаг. Тиймээс энэ одоо беби Мегалана бол одоо бэлэн идэж гэсэн үг. Шовоо, матар, гөрвлүүд гэл ер нь бүгд л ер нь одоо тий энэ үндгийн идэхийг зорино. За бүр аимшигтай нь өөрийнх нь одоо энэ том Мегаланууд хүртэл одоо тий нэг төрөл гэж ялгаж өрөвдөхгүй адилхан бас барьж иддэг. За байгалийн шалгарлын ер нь төмөр нүүр гэлтэй мянган өндгөөс ганц нэг нь л ингэж амьд үлдэх нь үгүй юу гэлтэй. За харин амьд үлдсэн жинхэнэ өстэй айдасгүй ан хийхдээ эргэлзэхгүй устгах экосистемийн дээд чатны жинхэнэ махчин болж чаддаг. За нас бие төрсөн хойно өөрийг нь айлгаж байсан бүх амьтныг ер нь идэн аврах кенгуру, хэрсний дайтай, энэ дифротодон, за бусад махчид, сэгзэм, сул дорой гэх те идэж болох ер нь бол те одоо эднэрийг бүгдийг идэн. Тэр аврах амьтдыг идэн гэхээр энэ амьтан ер нь ингээ харахаар матар ер нь жоохон амар байдаг шүү дээ тий харахад. Гэтэл энэ бүр ингээд газраас хөндөрөөд ингээ давхдаг юм матар шиг санагдаад байгаа хгүй зүгээр надад шүү. За гэвч одоо байгаль шинэ нэгэн ангууч гарч ирсэн түүний хувь цааяг бол бүрэн өөрчилсөн байж магадгүй. За ойролцоогоор 50,000 жилийн өмнө бол Австралид нэг Homo sapiens гэдэг нэгэн амьтад хөл тавьсан. Түүний одоо устсан цаг хугацаатай ер нь бол давцдсан байна. Үе удмыг нь тасартал одоо яг л дахианы өндөг шиг нөгөө өндгийг нь одоо бас түүгээд итсэн ч юм билүү бас мэдэхгүй байна. За өнөөдөр бидэнтэй нэгэн цагт амьдрах энэ Комодогийн лөө Комодо драгон гэдэг байгаа тий харахтаа мөслийн үеийн аврах гөрвлийн генийн одоо тий сүүдрийг одоо бид нэр тэндээс бол харж болдог. За надад энэ амтан бол нөгөө газар дээр ер нь гараад ирчихсэн ийм нөгөө матар шиг үнэхээр л ийм төстэй бас амьдралын хэв маягийн ч гэсэн адилхан жишээлбэл одоо ан хийх стратеги нь отох нэг дайралтаар шууд одоо барьж авах гэсэн байдлаараа тийм байдгаа. За энэ амтантай тааруул миний бол ер нь маш их айж энэ амтнаас. За мөслийн үед ийм тэнгэрийн эзэн гэж хэлж болох усны амтан байж. За түүний нэрийг бол Арген 5-9. Түүхэндх хамгийн том нисдэг шувуу. Далавчны дэлгэц нь 7 м хүртэл хүрч болдог. Бараг юм жижиг нисэх онгоц шиг гэсэн үг. За шинжлэх ухааны нэр нь Арген 5-9 Magnificent. Бараг шууд ойлгогдож болохоор нэр байна. За энэ шувуу ойролцоогоор 6-аас 8 сая жилийн өмнөд Америкт одоо амьдарч байсан. Орчин үеийн кондор тастай төстэйч хэмжээгээр хэд дахин том. За жин нь 60-аас 70 кг ортно. Ийм том бит байхын тулд 7 м-ийн урт далавчтай. Далавч нь мөн өргөн учраас агаар төвхөд тохиромжтой байсан. За Арген 5-9 байнга далавчаад дэвж нисдэггүй. Харин халуун агаарын урсгалыг ашиглаад
бараг хөдөлгөөнгүй хөвж хол цаг туулдаг байсан. Нэг удаа агаарт гарвал хэдэн зуун километр хөвөөл байх боломжтой. За газраас хөөрхөн харин энэ том амьтны хувьд бол жоохон асуудалтай. Ийм том далавчтай учраас салхи эсвэл өндөрлөг газар хэрэгтэй байсан гэж үздэг. За хоолтын хувьд бол мэдээж энэ шувал махчин бас дээрээс нь эсэг зэмээр хооллож байгаа. Магадгүй зарим үедээ жижиг амьтдыг агнах, зарим үедээ болохоор үхсэн амьтны эсэг зэм дээр очдог. Аль алиныг нь хийдэг үсэн тийм амьтан гэсэн үг. За хошуу нь маш том, хүчтэй, мах таслахад зориулагдсан. Харин сарвуу нь яг бүргэж шиг юм барихад бас барихад гэхээсээ илүү юм харьцангуй алхах зориулттай тийм юм том сарвуутай, бүдүүн сарвуутай байдаг байсан байна. Одоо энэ шувууч чинь бас айгаа амар юм билээ шүү дээ тий. Одоо бусад амьтад ингээ газраас дайраад ирж илээ гэж бодоход гинт дээрээс нэг зоотуу шиг юмар толгоор ингээл зоогоо тавбал тий. Тий. Нөөсөлд бас Jurassic Park-ыг үзээд. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчийг танилцуулаад дараагийн бас нэгэн зүйлийг танилцуулах болно. За Од мөндрийн маань алтан гишүүд өнөөдрийн нэвтрүүлгийн боломжийг олгож ивент гэж хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болно. Манай одоо Од мөндрийнхний үйл ажиллагааг одоо хэвэн явуулах одоо бүхэл арт талд нь юу манай алтан гишүүд байдаг гэж хэлж болно. За манай Од мөндрийнхэн бол одоо 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулаад 2 дахь улиралтаа 1050 нэвтрүүлгээ танилцуулаад ингээ явж байгаа. YouTube дээр бол бүх нэвтрүүлгээ ямар нэгэн үн төлбөргүй монгол хэлээр ойлгох хэн бүхэнд бол ингээд нээлттэй ингээд тавьдаг. За харин бидний үйл ажиллагааг дэмжиж цаашдаа бас ингээд тасралтгүй энэ тань мэдхүйнийхээ ажлыг үргэлжлүүлээсэй гэсэн хүмүүс маань биднэрт хандив өгч эхэлсэн. Тэгээ бид нар бол за алтан гишүүн ингээд хаалттай группний чи эндээ гишүүдээ ингээд оруулаад бид нар бас буцааж энэ хүмүүстэй бас юу өгч чадах вэ? Чадхаараа бас тэгж харилцсан бай гэж ер нь бол шийдсэн. Тэгээд 1050 нэвтрүүлгийг нэг нэвтрүүлгийг 90 төгрөгөөр тооцохоор 100 мянган төгрөг болж байгаа юм л да. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийг 90 төгрөгөөр одоо алтан гишүүд маань үзэж байгаа гэсэн үг ер нь бол. За тэгээд одоо бидний зүгээс бол Од мөндрийн аяллууд болон за спорт үйл ажиллагаа 4-р сарын 29-нд манай бас 2 дахь жилийн төрсөн өдөр болох гэж байна. Одоо үүнд бол үн төлбөргүй оролцсон. Аялалд бол аялал болгон 100 мянган төгрөгийн хөнгөлөлттэй. За тэгээд нөгөө асуулт хариултын нэвтрүүлэг байд юм уу те алтан гишүүдтэй бас яаж юм харилцаа холбоотой байх вэ гэдэг бүх тал дээр бас ингэж анхаарч ажилтдаг юм аа. За хэрвээ алтан гишүүн болж хараахан амжаагүй байгаа хүмүүс маань Худалдаа үйлчлийн банкны 94,000 4191 тэг 4 518 гэсэн Од мөндөр танин мэдхийн сувг эзэмшигчтэй дансруу 100 мянган төгрөгийг өөрийн фэйсбүүк нэр бол утасны дугаараа бичиж шилжүүлэхээр манайхаас тантай эргэж холбогдоод одоо энэ алтан гишүүн гэсэн группт оруулна. Тэгээд нөгөө нэг лайв маявуудыг чинь бүр бид нар чинь сарын өмнө ч юм уу 7 хоногийн өмнө ч юм уу бас ингэ бичсэн нэвтрүүлэг маань YouTube дээр бас жоохон хугацаа аваад ордог. За тэгээд цаг тухайд нь үзээд тэгээд түн дээрээ бас нөгөө өөрийнхөө санаа бодлоодыг бас бичээд ингэ явдаг аа. Тэгээд амьд харилцаа үүсдэг гэдгээр их гоё байдаг. За ингээд алтан гишүүдтэй маш баярлалдаг шүү. Баярлалаа. Тэгээд бас лайвээр бас те комент бичдэг бас Батлэг, Оги, Помидор, Болор Эрдэнэ гэдэг энэ хүмүүстэй бол маш их талархаж явдаг шүү. Энд чинь ерөөсө урам шүү дээ те. За дараагийн энэ мөсдлөгийн үеийн үхлийн хавх гэж хэлж болох нэг газар байдаг юм байна. Өдгөө бас одоо яг нөгөө нэг шинжлэх ухааны алтны уурхай гэж явдаг. La Brea Tar Pits гэдэг юм л да. Лос Анжелес хотын төвд одоо хүүхдүүд гүйлдэж машин тасралтгүй өнгөрдөг нэгэн энгийн цэцэрлэг байгаа. Гэвч тэр газрын дор хэдэн 10,000 жилийн турш амьдралын хамгийн харгас мөчүүд хадгалагдсан үлдсэн байдаг. За La Brea гэдэг нь испанаар давирхаа гэсэн утгатай. Эртээр үед эндээс хар наалтамхай битүүн газрын одоо гадар руу айжмаар урсан гарч ирдэг байсан байна. Ус шиг гэлэлцэж харагдах энэ хар шингэн рүү амьтад хөрхөө нөгөө өлссөн цангасан амьтад чи ер нь бол ус байна гэж андуурч очдөг байсан байх магадaltaй. Тэгээ шууд очиод туураа ингээд наалтна. Дараа нь бие нь эцэст нь одоо ямар ч аим гарах одоо юм боломжгүй болж ингэж үлддэг. Одоо нэг зүйл дээр наалтаад өхөө хөтлөө байна гэвэл юмчтай аим өмхөр айгу тамийн сонсогдож байгаа хгүй. За нэг амтан гацхад одоо түүний дуу хөдөлгөөн нь бусдыгаа татдаг. Одоо өсвөлэн махчад ингээд тойроо зогсох нь шүү дээ. Харин тэд ч бас адилхан хувь тавилангийн одоо тавилантай нүүр тулна. Ийхүү лабран одоо махчад олноороо өгдөг юм хачирхалтай газар болж хувирсан. Эндээс илэрсэн олдрууд бол бас үнэхээр юм гайхалтай олдрууд байдаг. За одоо жишээ нь нөгөө Dire Wolf гэдэг байгаа ш тий. Тэрний гэх чинь л 4,000 гаруй ширхэг юм гавл. За одоо нөгөө Cyber Tooth гэдэг байгаа төрөнд тий. За энэний гавл энэ төр бол бас
хамгийн ихээр дэлхий дээрх Смалидоны одоо хамгийн баян сан энд бол хоримтлагдсан байдаг. Ер нь нөгөө хэдэн мянгаараа тоологдох тийм их одоо амьтдын гавал ингэж тэндээс олддог байгаа байхгүй юу? Гавалч байх уу? Бараг бүтэн гэсэн үг шүү дээ. За сонирхолтой нь хүний яс бас энд бас харьцангуй цөөн боловч мөн л одоо энэ хавханд тарчлан өгсөн нь бол тодорхой байдаг. Тэд бүгд нэгэн цаг үед энд амьсгалж, айж, тэмцэж байсан одоо бодит түүхийн баримт болж хадгалагдсан үлдсэн цаг хугацааны капсул шиг. За хамгийн сонирхолтой нь энд зөвхөн авраг амьтад бас биш, мэрэгч, шов, могой, шавж, ургамлын үр хүртэл ингэж хадгалагдсан. Энэ нь судлаачдад бол мөсөлгийн үеийн бүхэл бүтэн экосистемийг одоо яг бодитоор нь сэргийх ийм боломжийг олгодог. Давирхай бактери задралыг одоо хаадаг яс шүдийг битүүмжилдэг учраас хэдэн 10,000 жилийн дараа ч гэсэн яс бүрэн бүтэн ингэж хадгалагдсан үлдсэн. За үхлийн хавх үүгээрээ шинжлэх ухааны алтны уурхай гэж нэрлэгддэг. За өнөөдөр ч энэ газар бас ихтэй бүрэн судлагдж амжаагүй л байгаа. Судлаачид жил бүр шинэ яс, шинэ баримт илрүүлсээр байна. За хотын дунд амьдрал буцалж байхад түүний доор бол одоо мөсөлгийн үеийн түүх ингэж үргэлжилсээр байгаа. Лаборатори бичвэл музей гэхээсээ илүү цаг хугацааны зангилаа хүн төрөлхтөн хот байгуул соёл иргэншил бүтээж байхад газрын дор байгаль өөрийн хамгийн харгас хичээлийг ингэж хадгалсаар ирсэн. Магадгүй бидний алхаж байгаа газарт хэдэн 10,000 жилийн өмнөх одоо мамонт сүүлчийн удаа амьсгалаа хурааж байсан ч гэж мэднэ. За тэгээд хэрвээ та бүхэн бас энэ Лос Анжелес гэдэг энэ хотод очих юм бол заавал үзэх газар нь Лаборатори Пиц энэ музей юм аа. Тэгэд одоо нэг төрөний Dive Wolf, Smilodon, Cybertooth те. За эднэрийг одоо ингэж харж болох нь байна олдурын. За харин яагаад энэ хүчрхэг амьтаж салж чадхааргүй үхлийн аюултай байсан бэ гэдэг асуултыг бас та бүхэндээ үлдээ яаж тэгж наалт чаддаг байсан бэ гэдгийг одоо та бүхэн гэрийн даалгавартаа судлаарай. За мөсөлгийн үеийн одоо хүмүүсийн талаар яриа. За мөсөлгийн үед хүмүүс зөвхөн одоо Homo sapiens гэдгээс Homo sapiens-аас гадна Неандерталууд, Денисованууд тэгээд манай Homo sapiens-ууд тэгээд ер нь хэд хэдэн төрөл зүйл зэрэгцэн амьдарч байсан байна. Хүний төрлүүд. За Неандерталууд бол Европ, Баруун Азид амьдарч байсан. Хүүтэнд маш сайн дасан зохицсон хүмүүс гэж үздэг. Тэд болохоор намхан, өргөн цээжтэй, маш булчинлаг биетэй, дулаанаа хадгалахад тохиромжтой гэж үзэж байгаа. За тэд болохоор том амьтдыг ангуучилж, гал ашиглаж, чулуугаар маш нарийн ийм багжуудаа хийдэг байсан. Сонирхолтой нь тэдний одоо тархины хэмжээ дунджаар орчин үеийн хүнийхтэй ойролцоо. Заримдаа бүр илүү том гэж үзэж байгаа. Харин шархацсан өвчтөе хүмүүсээ асарч байсан бас юм нотлохоонуудаас олддог. За өөрөөр хэлбэл ер нь л яг бид нар шиг юм нийгмийн харилцаа сайтай яг л биднээс дутгааргүй хүмүүс байсан байна. За дараагийн хүмүүс нь бол Денисованууд хамгийн нууцлаг нь. Тэдний ихэнхийг нь бид яснаас нь ДНХ-гээс нь л олж мэдэх боломжтой байдаг. Сибирийн Денисова гэх агуугаас олдсон жижиг яс шүднээс тэдний оршин байсан нь тогтоогдсон одоо юм харьцангуй саяхны олдвор гэсэн үг. За тэд болохоор Азийн өргөн удам нутагт амьдарч байсан бөгөөд Неандерталтай их ойрын төрөл. Одоо ойрын хамаатнууд. Сонирхолтой нь өнөөгийн зарим хүмүүс ялангуяа төв болон зүүн өмнөд Азийн номхон далайн арлуудын хүмүүс Денисовануудын генийг агуулдаг. Жишээ нь өндөр ууланд амьдрах чадварт нөлөөлдөг ген тэднээс ирсэн гэж үздэг юм байна. Тэгэхээр өндөр ууланд байгаа нөхдүүд одоо магадгүй манай говьалтай ховд өдргээд өндөр уулаар амьдардаг хүмүүс магадгүй Денисованы генийг өөртөө агуулдаг гэж магадгүй гэж байгаа. За харин одоо хамгийн бидний өөрсдөө мэдэх Homo sapiens за бид нар болохоор Африкт үүсч дараа нь дэлхийд даяар ингэж өргөн тархсан. Бидний хамгийн том давуу тал бол уян хатан байдал байж байгаа. Ямар ч орчинд хүүтэн байсан энэ тундра тэгээд энэ ойтхээр бүх амьдрах орчинд юм дасан зохицохтой айгүй сайн байсан. За яс чулуугаар багажуудаа хийж зүү ээж бүр юм хувцаа байдаг. За илүү дулаан хувцсыг ингэж өөрсөндөө бүтээж өмсөжсэн байна. За мөн урлаг энэ хадны сүг зургууд гоёл чимэглэл бэлэгдлийг хүртэл ингэж үүсгэж эхэлсэн гэж үздэг. За тэгээд мэдээж сэтгэх чадвар өндөр байсныг нь одоо тэр жишээнүүдээр ингэж харж болж байна. За сонирхолтой нь эдгээр гурван төрөл хүм маань зарим үед хоорондоо ингэж тааралдаж бүр холилдож байсан. Мэдээж маш юм ойрын төрлийн хамаатнууд болохоор үржиж болно. Өнөөдрийн хүмүүсүүдийн ДНХ-д Неандертал болон энэ Денисовануудын бага хувь нь одоо ч гэсэн одоо ингэж ер нь олддог. За магадгүй юм жоохон өргөн хамартай, ийм өргөн цээжтэй намхан нөхдүүд Неандертал ген их байдаг ч юм уу. За уулын нөхдүүд Денисованууд байдаг ч юм уу. Ийм байдаг байсан байгаа.
За цаг хугацааны явцад гэхдээ Неандерталууд болон энэ диносаврууд маань алга болж зөвхөн Homo sapiens яг юм зүйлийнхаа түвшинд үлдэж чадсан. Үүний шалтгаан нь мэдээж ганцхан шалтгаан байхгүй. Харин ийм хэд хэдэн шалтгааныг дурсах юм бол уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн сайн дасан зохицсон бид нар юм шиг байна. Тэгээ хүн амын хэмжээ өрсөлдөөнд хинэн давмгаалж байсан гэдэг энэ дасан зохицох чадваруудаараа бид нар арай илүү юм дамгаа байсан болов арай илүү азтай байсан болов гэдэг тийм таамагуд байдаг. За товчхондоо бол мөстэй бол зөвхөн амьтдын биш хүмүүсийн хувьслын хувьд ч гэсэн хамгийн юм чухал үеүүдийн нэг байсан байнамаа. Саяхны хүртэл одоо ингээл хэд хэдэн зүйлийн хүн байжгаад одоо ингээд нэг зүйл болцсон явж байна. За яг энэ үед л бид нэр төрөл бусдаасаа ялгарч дэлхий дээр ингэж одоо ингэж ганцаараа үлдэж чадсан тийм хүний төрөл зүйл юм байна. За мөслийн үе чи хэзээгээр дуусчих байлээ? 11,000 жилийн өмнө гэж хэлсэн үү? За тийм. Тэгэхээр одоо нөгөө нэг яг Холицены үе буюу дэлхийн уур амьсгал доктортой болж ирсэн одоо үеэс эхлээд бид нар чинь нөгөө арай жоохон тогтоод тариа будаага тариалах, мал аж ахуйгаа одоо хариулах юм боломж анх удаа одоо цаг уурын нөхцөлийн хувьд бас бүрдээд те одоо мөслөгийн амьтдын сүүлийн арслан цаан энтертэй бас хамт байжгаад ингээд өнгөрсөн байдаг. Тэгээд хүн төрөлхтний хамгийн анхны одоо түүхийн археологийн дурсгал бол нөгөө Göbekli Tepe гэдэг Туркээс олцсон байдаг. Манай эртний өмнөх 9500 жилээс гэхэд тэнд бол энийг гэхдээ сүулт нээсэн юм билээ. Ер нь нөгөө хүмүүсийгээ одоо бид нар чи юм арьс нөмөрсөн нэг идэж уухаа яа гэсэн те нэг иймэрхүү байдлаар төсөөлж байсан бол энэ олдорыг одоо 9000 манай эртний өмнөх 9500 ч 10 хэдэн мянган жилийн өмнөх одоо тэр олдор гэсэн чинь үнэхээр юм одоо бас тэр сэлбэр бурхан одоо олдороос нь харахад маш оюунлаг байсан ингэж харагдаад одоо буцаад одоо өөртөө бас үнэлэх үнэлэмж нь өөр болж байгаа чинь энэ олдоруудаас. Гэтэ цаашдаа одоо ямар олдор олдохыг бол бид нэр ерөөс мэдэхгүй байгаа тий. Хөгжүүд бас удаачх байх шиг байна баг. За одоо саяхан л энэ диносавр гэдэг хүмүүсүүдийг олж нээлээ шүү дээ. За мөсөлтлийн үе гэдэг нь бидний одоо юм төсөөлдөг шиг байнгын хүүтэн цаг үе бас биш байсан юм байна. Харин илүү зөвөр ойлгох юм бол маш юм тогтворгүй байнга өөрчлөгдөж байдаг юм уур амьсгалтай үе гэж. Ойролцоогоор 115,000-аас 11,700 жилийн өмнөх энэ хугацаанд дэлхийд даяар температур юм огцом хэлбэлцдэг байсан. Зарим үедээ маш хүүтэн, жинхэнэс л нөгөө цасан шуурга гэд бидний төсөөлдөг мөслийн үе зураг орж ирнэ. Дараа нь арай дулаан дахиад хүүтэн эдэр ингээд байнгын хэлбэлцэлтэй. Одоо Ice Age гэдэг хүүхэлдэйн кинон дэр гардаг шүү дээ. Зарим үедээ ингээл амар хүүтэн байж байгаа л заримдаа амар гоё юм баг халууранд явж байгаа юм шиг юм мөслийн үе амьд яваад байдаг. За бас нэг юм нь өндөр өр өрөвт илүү хүүтэн дулааны савлгаа ингэж байнга явагдаж байдаг бол нам өр өрөвт чихтэй ба хуурай нөхцөл ээлжилдэг байсан юм байна. За иймд дэлхий дээр амьдрах гэдэг бол байнга өөрчлөгдөж буй орчинд тасралтгүй дасан зохицох гэсэн үг байсан юм байна. За энэ үед авраг амьтад дэлхийг эзэмжээлээ. Арслан заан, ноос, одоо үс ноостой хирс, авраг бууг нөгөө Irish elk гэж ярьдаг тэр бууг, Smilodon нөгөө бидний мэдэх одоо saber tooth одоо тэгээд Америкийн арсаа тэгээд бүгд өөр өөрийн аргаар юм амьд үлд хийх хичээж байгаа. За гэхдээ зөвхөн аврагууд биш. Жижиг загаснууд байсан. Одоо бидний мэдэх салмоны өвгдөө эзэмэзгээд янз янзын загаснууд байсан. Мэлхий, шавж, мэржиж гэсэн байдаг байсан. Одоо зүгээр л одоогийн яг бидний одоо амьдарч байгаа биологийн олон янзууд тэнд байдаг байсан. Зүгээр яг мөслийн үедээ тасан зогцсон илүү ус ноостой ч байд юм уу илүү томорцсон ч байд юм уу тийм хэлбэрүүдээр байдаг байсан маа. Ялангуяа энэ жижиг загас мэлхий шавж мэрч гэдэг энэ жижиг амьтад бол экосистемийг доктортой ойлгож байсан. Жинхэнэ суурь нь болохоор яалтчгүй ямар ч үед бол байж л таарна. За тэнгэрт бол харин Argentavis гэдэг нөгөө тэнгэрийн авраг нисэж байгаа. Газарт бол Megatherium ингээд модон нугалж харин хоёрт клептонууд ингээ хамгаалалтаа үлдэж байна. За тэгээд янз янзын газруудад одоо жижиг заанч байд юм уу кенгуру маань ингээд мах идээд явж байдаг гэдгээд айгүй сонин содон юм ертөнц байсан юм байна. За тэгээ энэ дунд бас нэг сонирхолтой зүйл нь бол мэдээж хүмүүс байгаа. Неандерталууд, диносаврууд, Homo sapiens тэгээд арлын өөр хүмүүс гэдэргээд нэг дэлхий дээр нэг цаг үед өөр юм замаар амьдарч байсан. Үнэхээр сонирхолтой. За тэгээд энэ нэвтрүүлэг маань бол энэ олон зүйлсүүдийг богино цаг хугацаанд тайлбарлах гэж хичээсэн.
нэвтрүүлээ. Тэглээ. За одоо дундад 100 хүртэл бол одоо хүмүүс өмнө одоо 6000 жил л одоо хүн амьдарч ирсэн юм байна гэсэн нэг тий амьдрал байсан юм байна гэсэн нэг иймэрхүү тамгтай байсан. Гэтэл одоо нөгөө дарамны үеэс ч юм уу одоо тухайн цаг үеэс амьтдын яс болоо тий энэ ч одоо байхгүй амьтан биш. Энэ хизээ ингэж энэ бүхэл бүтэн зүйл ингэж бүр мөсөн устгах цаг хугацаа хүрв тий. Геологийн нөгөө нэг олон бас одоо тэр давхаргуудаас хөөх юм чин бүр хэдэн саяар яригдах юм биш үү гэд тий. Тэгээ сүултээ одоо бүр одоо нэг одоо орны Big Bang руу одоо очисон байх жишээний тэг өмнөх одоо бүх энэ археологийн олдрууд одоо нэг үнэн рүү ингэж бас биднийг ингэж хөтөлж те шинээр юм илэрх болгонд ингэж хөтөлж байдаг юм байна. Тэг мөстлөгийн үеийн гэдэг энэ амьдрал за тэгээд нөгөө энэ одоо тэг 100,000 жил гэдэг чинь өнөөдөр бид нар чинь Христийн одоо юу лээ манай тооллоор Григорийн тооллоор 2000-ыг одоо ингээд тоолоо явж байтал 100 хэдэн сая 100 хэдэн мянгаар ингэж те амьдарч ирсэн. Тэгэхээр бид нэр одоо энэ хөвөрсөн маш урт гайхалтай амьдралуудын те дөнгөж ингээд нэг ирмэг дээр нь гарч ирсэн нэг ийм зүйл байгаа байгаа гэдгийг сануулад байгаа байхгүй те. Юу ч шүү гэж. За баг. Түүхэн дэлхийн амьдралын түүхэн цаг хугацаанд бол хүн одоогийн бид нар л юу жишээ. За баярлалаа. Цагтаадаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн эрүүлгийг нь хамгийн амттайг нь 1000 найз амьтны дэлгүүр болон Од мөндрийн алтан гишүүд маань хамтралаа. Тэгээ нэвтрүүлгийн ТV Од мөндөр радио 107 83.3 хөс остолгоноор та бүхэндээ хүрлээ. Студид хөтлөгч цогт Орно хоёр ажиллаа. Дараагийнхаа хөөрхөн амьт ертөнцөөр ирэх болцъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй 1000 нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.